баян жуул мандаа айлалаа үзүүлж байна. Аргалын сог шиг улаан чулуутай асаж байдаг дүл уул минь алгандан атгаж тэнцэг гэж алаг чулуу гсэн хөл уул минь аадар шуурган алиндж хүн малын нүмер асагтаа зинхэр гэр уул минь алдаа алтар хоёроос бусд нь сонсогдохгүй алсад авч явдаг нэр уул минь яасан сайхан баян хангаа хайрах юм бэ. Найзынхаа энэ сайхан нутагт хоёр дахь удаага ирээд дөнгөж энэ баян жуул сумынхаа хажуунаас бутсан байдгийг сайхан сүрдмэр энэ сайхан хайрханд ирч чадалгүй харин энэ удаа сайхан ирээд энэ сайхан галын төршиг сайхан ороо ингэ найзтайгаа сууж байгаад баяртай байна. Баярлалаа найзтай тэгдээс. Их мат найрагч юм аа. Их хайрхандаа зориулж бичсэн шүлхий. Хэсгээс хэлсэн. Тэгээ маа нутгийнхаа яадны. Жил бүрийн 109 сарын шинийн 8-нд хайрхнаа тагтий. Тэгээд энэ хайрхны тахилгыг бас үе үеийн төгсөгчд маань ангаараа зохион байгуулдаг боломжтой. Энэ жил бас 1990 оны төгсөгчд маань зохион байгуулж байгаа. Тэгээд бас төв баян жил манлайл гээд найзынхнаас төрөмс байгууллагын залуучуудад санал тавьсны дагуу бид нэр бас сурвалжлагаар ирээд тэгээд маргааш одоо өглөө хайрхны тахилгатай өглөө үүрээр хэл. Тэгээ өмнөх өдөр нэрж хонж байгаа. Сайхан байна. Найзынхаа бас энгийн юм явж байна. Биш одоо бас хөдөө хээр нутаг явах хоббитой бас хөдөөнийг биш. Тэгээ найзтайгаа сайхан хэлсэн хүсэлтийг нь сайхан уриалган хүлээж аваад ингээ сайхан ирээд тэр сайхан төгсөлтэй хамт олны ийм сурвалжлах баг хамт олонтой ирсэн. Яг маргааш тахилга болчихно. Сайхан хайрхныхаа үр үлд харамтаад хоноглож байна, отголж байна. Сайхан байна гэж. Монгол орны зүрхэн хэсэг төв сайхан нутгийн баян өнжүүлсэн мандурших зургал хайрхан уул. Монголын нууц товчоноо тэмдэглэгдэн үлдсэн тус хайрхан нь 1668 м өндөр үзэгсэлэнд цул борчин чулуунаас бүтсэн байгалийн өвөрмөц содон тогтоц бүхий гайхамшиг юм. Их үрийн агуу хайрын домогтой зургал хайрхныг нутгийн иргэд жил бүрийн зуны тэргүүн сарын шинийн 8-ны өдөр тахидаг уламжлалтай. Тахилгын арга хэмжээг Баян өнжүүл сумын ерөнхий боловсролын сургуулийн үе үеийн төгсөгчид зохион байгуулдаг бөгөөд энэ жил 1990 оны төгсөлтийн хамт олон зохион байгуулсан юм. За бид нар 1990 онд Дамдын сүрэнгийн дасиг Туван доржийн Итвэ гэсэн хоёр багштайгаар 64 хүлээн 2 бүлэг төгсчүүлээ. Одоо энэ хангаан тахилга 22 зохион байгуулах ажлын хүрээнд бол одоо бид нар дурсамж хичээл, дурсамж уулзалтыг зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бүм мод төслийн хүрээнд орон нутагтаа байгаль цаг уурын онцлог, хөрсний онцлогтод тохирсон хайлаас, хуйлаас хаас гэсэн ийм төрлийн моднуудыг тарьж ургууллаа. Энийгээ бол хойштын энэ уламжлал болгон зохион байгуулж байгаа анги бүлгүүдийг уламжлал болгон энэ орон нутагтаа энэ модыг тарьж байгаасаа гэж хүсэж байна. Хуучин бол үе үеийн төгсөгч нар яг уламжлалт яваараа хангаагаа дахиад ингээ явдаг. Одоо биднээс өмнө 10 гаруй төгсөлт байгаа. Бид нар төгсөөд одоо 32 жил болж байгаа. Ингээд ер нь үндсэндээ 50 төгсөлт байна гэсэн үг баг. Тэгээд яг хангаан тахилгаа дахиад морио оролдуулаад одоо ламнараараа намаа уншуулад явдаг гэсэн бол бид нар бол энэ жил арай өөрөөр энд сургууль дээр бүр цагаан цамцтай улаан гастгаа зүгээд дурсамж хичээлээ хийгээд бүр аавсгээ заалгаад үнэхээр сайхан байсан. Аавс гэл уншихад хүртэл сайхан л байгаа юм чинь. Тэгээд бүгдээрээ аавсгээ бичээд багшаараа заалгаад нэгдүгээр ангид заалгаж ирсэн багшаараа заалгасан. Тэр талаараа бас бусад төгсөлтөөс энэ юу маань тахилга маань онцлогтой л байх гэж бодож байна. Тэгээд морио уралдуулаад бүтээлч ажил хийсэн ч гэсэн бид нар модоо тариад бас
нутгийн тийм цорилт төлгийн айлуудтай бас туслая ядамцоо гэд манай нэг бидрийг жоохон бахтал байдаг байсан хүн одоо бас амьд сэрүүн сайхан байж гэн тэр хүндээ бас туслая гэж бодож байгаа. Манай ангийн нэг охин Аюш гэдэг охин маань нас бараад нэлээд хэдэн жил болчихж байна. Тэр маань тэрнийхээ хүүхдэд бид нар гэр бэлгэлж байгаа. Тэр охинд нь гэр бэлгэлж байгаадаа бас бид нар талархалтай баяртай байгаа. Найз маань тэнгэрээс хараад баярлж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Сайн байцгаана уу? (1990) оны төгсгөлийн хамт олон боловсролын сургуулийн нэг ангийг бүрэн тогтжуулж сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд 76 ширхэг мод тарьсан бөгөөд цаашид арчилж ургуулах тал дээр онцгойлон анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн зорилтод бүлгийн нэг өрхөд дэмжлэг үзүүлэхээс гадна нэг төгсөгчийнхөө хүүхдэд өргөө цагаан гэрээ гартуулаа өгсөн байна. 1990 оны төгсөгчид одоогоор ажиллаж байгаа салбартаа амжилттай яваабаа улс аймгийн аварга малчид, мянгат малчид тус ангиас олон тодорсон байна. Цаашид ч сум орон нутгийн нийгэм олон нийтийн ажилд анги хамт олноороо манлайлан оролцоно гэдгээ ярьж байсан юм. За би одоо Төв аймгийн Баян Хүнзүү сумд одоо 82 оноос 90 оны хооронд одоо 8 жилийн 8-ын Б ангид одоо суралцж байсан. Тэгээ манай анги одоо нэг 35 сурагч төгссөн. Тэрнээс одоо манай энэ хангаан тахилгын наадамд одоо 21 сурагч нь ирсэн байж байна. За одоо манай анги ч одоо урлаг спортод одоо өндөр амжилт гаргадаг. Манайхны ангийн одоо сурагчдад олимпиад юунд бол их оролцдог байсан. Намайг Нанжидын оюун тэгдэг. Би Төв аймгийн Баян Хүнзүүл 1982 оноос 90 онд одоо 8 дугаар ангид төгссөн. 8 ангийг дасцуугчтай 8 ангийг төгссөн. Тэгээд 3 дугаар салон 1 дугаар салооны салаан дарга бас хийжсэн. Тэгээд манай анги ч бас ер нь нэлээд сахилгагүй анги байсан л да. Урлаг спортын бас тэргүүний анги ер нь бол тийм хөдөлгөөнтэй хүүхдүүдтэй тийм ангис. Сурлагаараа нөгөө ангиа бол гүйцэхгүй. Тэгээд хүүхэд нас гэдэг хүүхдэрэл байдаг ерөөсөө. Нас хэдий тоо болооч яг бүгдээрээ хүүхдэрэл биш үү бид бүхэн ч одоо. Нөгөө бид нар ч одоо үеийнхэн болохоор ингээ хүүхдүүд байсан манай ангийн охин тэр охин л гэж ярьж штэ. Хамгийн гой сэтгэл энэ л штэ. Эргээд ингэж ууж байгаа маш их гоё байна. Сэтгэл айгүй хөндөр байна. 30 жилийн дараа анги хамт олонтойгоо үе тэнгийнхэнтэй уулзж байгаа. Мөн усыг заасан багшаараа дурсамж хичээлээ заалгаад мөн бидний эрдэмэн номын мөрд хөтлөөд өдий зэрэгт хүргэсэн амьдралын ухааныг заасан дасцаг багштайгаа бас ингээд бүгд дурсамж хичээлийг заалгаж ингэж нэг танхимд буцаад эргээ сурагч болоод улаан бүчээ зүгээд те юугаа сурагч насныхаа дууг дуулаад тэгээд бас сум орон нутгийнхаа одоо хөгжилд нэмэр болох үс өөрсдийнхөө хийж чадах бүхнийг хийгээд ингээд явж байгаадаа миний хувьд бол өнөөдөр сэтгэл маш өндөр байна. Тэгээ өнөөдөр манай ангийнхан бол бүгдээрээ энэ улаан бүчээ тайлах дургу тэгээ улаан бүчийг зүүж цагаан цамцаа өмсөж цагаан тууцыг зүүснээр их гоё өнгөлөг харагдаж байна. Хөө сайхан байлгүй. Ер нь тэгэл хүүхэд нас гэдэг чи иргэд автчихгүй сурагч нас гэдэг хамгийн нандин цаг хугацаа байдаг шүү дээ. Тэр зам 8 жил төгснө гэдэг чинь хамгийн дурсамжтай сэтгэлд
их үлддэг юм чи тэр 8 жилийн төгсөлтийн тэр цаг үйл байд юм байл л дээ. 8 жил цаг байсан. Тэгээд нэг ширээний ард нэг ангид шуугуулж байгаа. Тэгэл төгсөө явах чи одоо тэрнээс шүү түүхнээсээ дурсамжид хамгийн гол дурсамж тэр л байт юм. Би энэ ангийг 1985-аас 90 онд 4 дугаар ангиас 8 дугаар анги хүртэл дааж төгсгсөн би 8 ангийнх нь багш байна. За тэгээ энэ хоёр анги 90 онд төгснөөс хойш нэг л анги шиг явдаг энэ. Жаргал зовлон, баяр баясгал бүгдэн нэг л анги шиг хуваалцж ирдэг. Их сайхан хамт олонч ийм анги. Тэгээд эргэлсэн хөдөлмөртөө бас гарамгай амжилт гаргадаг. Их одоо тэргүүн анги ер нь сургууль байхдаа энэ хоёр анги тийм л анги байсан. Төгсөөч тийм л болсон. Одоо хамгийн одоо нэг сайхан жишээ хэлэхэд энэ ангиас улсын аварга малчин 2 төрсөн. Борын зул жаргал гэж улсын аварга малчин байна. Махбалын хотхон бэлэг гэж улсын аварга малчин байна. Тэгэхээр энэ ангиуд хоёр анги маань ямар ч их хөдөлмөрч тийм ээ ямар их сайхан хамт олон бэ гэдгийг харагдаж байгаа. Энэ жил уулзаагүй найз нартайгаа уулзаад бараг л бид нар ч одоо их олуулаа 40 гаруй хүүхэд цугларлаа шүү дээ. Тэгээд олуулаа уулзахад маш гоё байлаа. Тэгээд дөнгөж нэгдүгээр ангид ороод сууж байгаа юм шиг тийм гоё мэдрэмжтэй сайхан байсан. Хоёр анги ч гэсэн хоорондоо нэгэн гэр бүл ам бүл шиг нэгнийгээ ядрах зүдрэх ер нь бүх юм дээр л бүгд нэг сэтгэлээр ханддаг да манайхын бол. Байлгүй байсан. Энэ амжилт байсан. Одоо ирсэн л үгүй дээ. Ойлгоод. Та бүхэнд хайртай шүү гэж хэлнэ шүү дээ. Өөрөө хэлэхөө. Бүгд дээр хайртай шүү. Хоёр ангийнхаа бүх нийт төгсгч. Одоо тэгээд дараагийнхаа 40 жилээр бүгдээр ингээ шуугуулдаад ууцхал ерөөл тавья да. Цаашид миний шавнар энэ хамт олонч энэ их сайхан коллективтэй энэ ажиллагаагаа үр дүнг хадгалж яваарай гэж багш нь хүсэн өрөөё. За манай 1990 оны төгсөлтийн ийм сайхан нутаг усан төрж нэг анги болж нэг ангийнхан гэсэн нэг гэр бүлд багтаж одоо бүхэл бид нар жаргал зовлон баяр гуниг бүхэл юмаа хуваалцаж хамт байдаг. Манай төгсөлтийн 2019 онд энэ хангаа тахилга цомоо хүлээж авсан. Ингээд энэ жил коронавирус сар тахлын улмаас хойшлогдож байгаад энэ ондоо энэ тахилгаа хийж байгаа. Тахилгаа хийхдээ манайхан дурсамж хичээлээ хийгээд модоо тариад бүтээн байгуулалтын ажил хийж байгаа. Ингээд бүхэл ажлын ард одоо амжилттай сайн явуулдаг ар гэрээхэнд нь бас ангийн хамт олонд хөргөн бэрүүдтэй эдгээр талархаж явдгаа хэлий. Одоо ийм сайхан нутаг усан төрөөд нэг анги болоод байна гэдэг чинь хамгийн хувь завшаантай. Тэгээд хангаа тахилгаа хийнэ гэдэг чинь хамгийн хувь завшаантай л байна гэж бодож байна. Энэ жилийн хайрхны тахилгаар 93 наадам зохион байгуулагдсанараа урд жилүүдээс онцлог байлаа. Их насны мордын уралдаанд 30 орчим хурдан хүлэг уралдсанаас Түрүү Магнайд, Жамбал сүрэнгийн хар, Аман хүзүүд, Бадарчин буурал халзан, Айргийн 3-т Баасан тогтхын цоохор, Айргийн 4-т Дорж хорлын буурал, Айргийн 5-д мөн Дорж хорлын саарал тус хурлаллаа. Төвийн баян жосомын Монголын алдартай Жамбал сүрэн гэдэг нь юу? Сайхан амуу үзүүллээ. Хөрх нь унгаа одоо юу? Аваалмараа. Ер нь энэ хаан яаж за варг үтэмрөө. За баян жосомын хаан жосомын сайхан яар тэгээд хөөсөө наадах сайхан маноо нутаг орондоо ирээд марамаа үзүүллээ. Баяртай. За нутгийн зан олон минь сайхан одоо 100 жилдээ сайхан наадараа гэж өрөөл доо. За намайг төвийн баян жишээ баасан. Мөрнийхөө удам хөштэй. Баяртай та бүхэн. Энэ төвийн баян жишээ. Шишнэмийн тугаан гэж юм байна.
Өмнөх яаж байгаагүй. Ганц нэг жижиг наадам л харагдсан. Өнөөдөр сайн татдаг сайхан урагдаж байгаад сэтгэлээс ууцхгүй. Нөө сайхан байна. Том байгууллагаас одоо. Нөө гоё болж байна уу? Сайхан болж. За сайхан наадаар л шүү. Саави Дундгон аймгийн Хатаацаг сумын угуул Төвөмгийн Баян жүжиг сумын иргэ орч орлож байна. За өнөөдрийн наадамд сэтгэлээр дээр мөрд яаж тах юм? Өнөөдөр 2 мөрт ирээд харагдлаа. Хоёлаа Тэглээ. Дөрөв тоо. өнөөдрийн наадамд том байгууллагын удаас Оо сайхан болч. мөрдийн талаар та бас энэ хаана яаж яаж өөр унгаа авахгүй. Энэ унган мөрд. Энэ нэг нь яаж яаж. Энтэнд орж өсөө харагд өсөө. За дараагийн наадам хаана таарч байна? Тэгээ наадам байвал эхний удаа морьдо ногоонд гарах нь. Ногоон муутай газар байгаа. За өнөөдрийн наадмын зохион байгуулалт Оо сайхан болч. нийт одоо тэнд хүндээ наадамчтай байна. Сайхан. Олон одоо сайхан хангага нэглэ хуруура орчуулгээд ардны сардмын тэр бөөн баярын тэр шүт одоо байгаль дэлхийн баярлаа тий. Үндэсний бүхийн барилдаанд аймаг сумын цолтой хүчит 32 бүх барилдсанаас Баян өнжил сумын харьяат аймгийн Начин Отхон баяр төрүүлж Өвөр хангай аймгийн харьяат сумын зан өсөх баяр үзүүлэлээ. Шүгийн дөрөвт Баян өнжил сумын харьяат сумын зан ган төмөр сумын Начин Отхон хүүнаар шалгарсан юм. За өнөөдөр сайхан бэлэг цай өдөр одоо хангаа ард иргэд маань одоо дахиад өнөөдөр дангаахан наадамд одоо төрүүлсэн маш их баяртай байна. Өнөөдрийн баяртай наадам сайхан настай. За би одоо хоёр дахь удаага хангаа наадамдаа төрүүлж байна. Нарман процесс. За нийт нутгийн хаа иргэдэд одоо баяр наадам сайхан өвгөн болж байна. Одоо за хур бороо хайрлаа. Малчил ард маань одоо хэрүүлэх сайн сайхан бүхнийг хүсье. Үндэсний сурын харваанд тэргүүн байрыг Баян цагаан сумын харьяат спортын дэд мастер Уянга дэд байрыг Зумод сумын харьяат залуу харваач Алтан Соёмбо Гутгаар байрт Баян өнжил сумын харьяат спортын мастер Оюун гэрэл нар тус тус эзэлсэн юм. Хархан уудамын торгоросон утагмын зодом чарл хоёрто зорж очих шүтэнмин зорд хархан уудамын зорж очих шүтэнмин